Монгол орн нь хангай, говьцүл, хээр тал, хөвч тайг, тэнгэр баганцсан өндөр ус бүхий өргөн уудам нутагтай. Өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрдэг, зундаа 40 хэм хүртэл халдаг. Эрсдээ суур амьсгалтай ер бусын өвөр мөц байгалийн тогтоцтой юм. Энэ их өргөн уудам нутагт 50 гаруй сая 5 хошуу мал сүрэг ирэх дураараа тархан бэлчиж, өв сургамлын сороор хооллон, амар амгалан, тайван амьдарч цач байгаагийн 40 гаруй хувийг нь өвөг дээцээсээ үе дамжин Монгол нутагт дээшээлж тассан Янгрийн удам Ямаан сүрэг эзэлж байна. Ямаан Монголын малчин өрхийн жилийн орлогын 60 шахам хувийг бүрдүүлдэг төдийгүй боловсруулах үйлдвэрлэлийг минж булгын үс шиг уян зөөлөн өнөд түүхий дээр хангадаг гойд ашиг шимтэй буян хурсан амьт юм. Монгол Ямааны биеийн үсэн бүрхүүл нь үндсэндээ хялгас ус, ноолор үснээс тогтох бөгөөд ноолор ус нь хялгас үснийхээ дор байрлан хүйтнээс Ямааны биеийг хамгаалах гол үргийг гүйцэтгэв. Ноолор ус нь яг хүйтний улиралд 12, 1, 2 дугаар саруудад эрчимтэй ургаж гүйцэтгэх хэдий ч дулааны улирал болох 3, 4 дугаар саруудад Ямааны биед ноолор ус байх ямар ч хэрэгцээ шаардлагагүй. Харсан ч тэр дарамтуулж эхэлмэг заажмаар их биенээсээ хүндэрч гуйжж унана. Яг энэ мөчид малчид ямаагаас самнаж ноолороо бэлтгэн үйлдвэртэй нийлүүлдэг. Малчдын Ямааны биедэх ноолор усанд ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр өөрт нь байгаа дээд чанарыг нь алдагдуулахгүй зөв бэлтгэж үйлдвэрт нийлүүлэх нь боловсруулах үйлдвэрлэлийн техник технологийн төвшин, ажиглагчдын ур чадвараас илүүтэйгээр шийдвэрлэх нөлөөллийг эцсийн бүтээгдэхүүнд үзүүлдэг. Дэлхийн зах зээл дээр Ямааны ноолор ширхгийн нарийнаараа үнэлэгддэг боловч зөв бэлтгэсэн ноолорыг үйлдвэрлэгчид өрсөлдөн өндөр үнээр худалдаж авдаг. Малчид Ямаага зөв технологиор самнаж чанартай ноолор бэлтгэхийн тулд юуны өмнө бэлтгэлээ сайн хангасан байна. Үүнд гэр эсвэл дулаан хашаа, дайхны сам, ноолорын сам, дошгон Ямааны толгой, хойд хөлийг уяах шон, хүрэлцхүйц хэмжээний цэвэр тааран юм уу даавангууд, ноолорыг тоос шороотой хутгахаас хамгаалах дэвсэх даавуу, самнахын өмнө Ямааны биеийн өсөн бүрхүүлийг гадны бохирдлого тоос шорооноос цэвэрлэх шоот буюу шүүр, уут савн дээр Ямааны ангилал, ноолорын өнгө зэргийг бичих будгийн харандаа палмастер. Дараагаар самнах технологи ажиллагааг гүйцэтгэв. Ямааг самнах хугацааг нарийн тогтооно. 3 дугаар сарын дунд үеэс 4 дугаар сарын их үе хүртэлх хугацаанд тарга хүч сайтай, ноолор нь сайн хүндэрч хөрсөн сова Ямааг самнана. Эм Ямаа хээлтэй юм уу? Дөнгөж ишиглээд байх тул ноолор нь хөөрсөн байсан ч болгоомжлох хэрэгтэй. 4 дугаар сарын дундаас самнаж эхлэх нь хамгийн тохиромжтой хугацаа. Энэ үед цаг агаар сайхан, дулаахан болж бүх Ямаа хүч твэрийг авсан байна. Ноолор арьснаасаа хөөрсөн байна. Хамгийн сүүлд борлон, цариг муу орсон бусад Ямаа ухныг самнана. Цаг агаарын байдлыг урдаас сайтар судлаж, нарлаг салхигүй өдрийг сонгоно. Ямааг дарааллаар самнана. Ямааг самнахын өмнө түүний бүх биеийн хялгас үсийг ноолор үснээс ойролцоогоор 1 см дээгүр жигд сэмрэн хайчилж тусгай утанд хийнэ. 5-7 хоногийн дараа энэ Ямаага барьж аван биеинд нь наалтсан өвс шороо бууцыг шоотгоор сайтар цэвэрлэнэ. Дайхирсан хэсгийг нь самаар задлана. Дараа нь өвчүү гэдэс хаа гуйны дотор талын ноолор үсийг самнаж авна. Тэгээд урт хоёр хөлийг буруу, хойд хөлтэй нь холбож уйна. Ууцнаас нь эхэлж хялгасны дагуу доош нь дал хүртэл самнана. Саманд хуралдсан ноолорыг самнаасаа авахын өмнө сайтар үзэж, хялгас үсийг нь гараараа түүж авна. Самнаасаа сугалж авсан ноолороо эвхэж нэг бөөн болгоод холбогдох уутанд хийн. Би нөгөө хэсгийг самнахын тулд урт хоёр хөлийг зөв хойд хөлтэй нь уйна. Үүнчлэн Ямааны хөлийг боолгүйгээр эврээс нь гацсан дуяад, хойд хоёр хөлийг нь боож сонгож татан мөн гацсан дуйж самнана. Хэрв Ямаа маань номхон бол боох шаардлагагүй, сул хөвтүүлж байгаад самнаж болох юм. Дээрх дараалалаар Ямаагаа самнахтаа цагаан, цайвар, бараан Ямаа гэж өнгө насаар нь ялгаж тус-тусд нь самнана. Тухайлбал цагаан Ямааг борлон 2-3 настай залуу Ямаа, бүх нас бий гүйцэн им Ямаа, бүх эр Ямаа ухна гэж тус насаар нь ангилж самнана.
Самнасан ноолоор дараах шаардлагыг хангасан байна. Самнаж бэлдсэн ноолуурын ноолор үсний хэмжээ 80%-аас дээш байна. Энэ үзүүлэлт 70-аас доош орвол 3 дугаар зэрэгт орох юм. Өвс ургамал, бууц шороо болон бусад гадны хольц 10%-аас их гэж болохгүй. Нийлэг мяндсан ууд савны ширхэг огт байж болохгүй. Бэлдсэн ноолуурын ширхгийн дундаж нарийн 16 мм-ээс доош байвал шилдэг ноолуурт тооцогдно. Үнэн ч өндөр байна. Цагаан ноолоор бусдаас харьцан өндөр үнэтэй. Чийг нь 15 орчим хувьд байна.